маш буруу бодлогоор явж байгаа шүү. Одоо та зорон сууцлалтын банк барина. Дараа нь айгүй бол тусдаа хүнсүдэ аж ахуйн банк барина. Дараа нь аж үйлдвэрийг дэмжих банк барина. Дараа нь одоо магадгүй зам тээвэр дэд бүтцийг дэмжих банк барина. Ингээд төр өөрөө энэ банкуудыг бүгдийг авах гээд байгаа шүү. Та нас сүүлийн 30 жилийн хугацаанд санхүүгийн тогтолцоог арай ачуу нэг юм ингээд нэг хөл дээр нь босгохгүй зүв буруутай алдаатай оноотой явж байгаа юм. Төр өөрөө унгах гэж байгаа. Энийг одоо Монгол банкны ерөнхийлөгч нь өөрөө дэмжиж байж штэ. Ийм байдалтай байж болохгүй шүү цааш та. Мэдээж яг та нас одоо Монгол Ардын намынхан олон хоороо ирэх барьж байна. Түрээ та нас ингээд хүнээ томилуулаад ажиллая гэж явах баг. Гэтэ энэ гаргаж байгаа буруу шийдвэрийн чинь үр дүн иргэд нуруунд дээр ачаа олгож авна шүү. Татвар төлөгч нар аж ахуйн нэгжүүд авна шүү. Арилжааны банкудаа та нас удахгүй татан буулгана. Бүх энэ санхүүгийн систем устгах гэж байгаа шүү. Тэгэхээр Монгол банк бодлогоо сайн хараарай.